Та бүхний амрыг ирээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дасан зогсоох, илрүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ногоон бүс буюу аюулгүй орчныг бий болгох ажлыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. За аймгийн хэмжээнд хяналтын камерыг камержуулах ажлыг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор ногоон бүс төслийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулснаар 2024 оны төсөвт камержуулалтын дээр 4 тэрбум төгрөг, шилэн кабель болон гэрэлтүүлгэд 2 тэрбум төгрөг гээд нийт 6 тэрбум төгрөгийг төсөв суулган шийдвэрлүүллээ. За хяналтын камерыг тавих тендерт бол 7 аж ахуй нэгж шалгарч 2.1 тэрбум төгрөгийн камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэн. За тусгай зориулалтын 15, хөдөлгөөнд 25, за нэг чиглэлийн 404 гээд нийтдээ 444 хяналтын камерыг шинээр нээлгэж өгсөн байна. За гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг Баян өндөр сумын төвийн багууд болох Зэст, Оюут, Уурхайчин, Бүрэн булаг, за Уртуулаг, Бүрэн бүс, Согоот гэсэн энэ багуудыг бол камерын хяналтанд бүрэн авч ногоон бүс болголоо. За энэ ногоон бүстэй бол цахим эргүүлийг гүйцэтгэж ажилласнаар энэ багууд дээр үлдэгддэг за гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл бол өмнөх оныхоо мөрөөс 35.2%-аар буурсан үр дүнтэй байна. Аймгийн сум баг бүрийг теле камерын хяналттай аюулгүй бүс болгоход бол аж ахуй нэгж байгууллагын оролцоог бид бас хангаж ажиллаж байна. За аймгийн засаг даргын захирамж гарч энэ аж ахуй нэгжүүдийг камержуулах ажлыг чигдрүүлэх юм үр гүйцэтснөөр 345 аж ахуй нэгж байгууллагын 1564 хяналтын камер суурлагдсан ажиллаж байгаа. За аймгийнхаа Баян өндөр болон Жаргалан сумын багуудыг бас энэ ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор ногоон баг гэсэн болцолт уралдааныг зарлан үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж байгаа. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүн болон тээврийн хэрэгслийг таних үйлдэлх боломжтой энэ камерыг Хиймэл оюун ухааны пунктт холбосноор за авто замын үргэлжилсэн зураас давах, за урсгал сөрөх, төр болон удаан зогсох, журам зөрчих, за ослон аврыг таних гэх мэт ийм үйлдэлүүдийг хийж хадгалж байгаа нь бол зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. За 48-40-гээ тээврийн хэрэгсэл давхар зураас давж ирсэн шүү. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоом зөрчсөн зөрчил энэ оны эхний 9 сарын байдлаар авч үзэхэд бол илрүүлэлт нь өмнөх оныхоо мууяс 17.2%-аар өссөн ийм дүн мэдээтэй байна. Цаашдаа үлдсэн арбан баг дээр тавигдж байгаа энэ камеруудыг яг ашигтай цэг байршил дээр нь тавиулах асуудал дээр бол хяналтаа сайн тавьж ажиллана. За ингээд нутаг дэвсгэрээ бүхэлд нь камерын хяналтанд оруулаад цахим эргүүлэг зөв зохион байгуулж ажилласнаар гэмт хэргийг зөрчлийн шатанд дасан зогсоож байгаа нь бол маш их ач холбогдолтой ажил арга хэмжээ болж байгаамаа.